За, сайн байцгаана уу? Уушиг харшил судлалын тийнхмийн багш Найдан Сүрэн байна. Өнөөдөр та бүхэнд уушигны үйл ажиллагааг хэмждэг Япон улсад үйлдвэрлэгдсэн chest graph high 101 аппаратыг хэрхэн ажилуулах талаар танилцуулахад бэлэн боллоо. За, аппарата угсарч бэлтгэх хэрэгтэй. Тэгэхээр угсарч бэлтгэхдээ юуг илүү сайн анхаарах хэрэгтэй вэ гэхээр та бүхэн энэ A болон B үсгээр тэмдэглэсэн байгаа хэсгийг яг тухайн хэсэгдээ бол зөв угсарч аппарата бэлтгэх нь байна. За мөн аппаратыг товчлуур дээр дарж асаахтаа энэ товчлуур дээр дарж асаана. За улмаар энэ ID гэсэн хэсэг дээр дарсны дараа 8 гэсэн товчлуур дээр дараарай. За тэгэнгүүт энд бидний аппаратыг бэлтгэх calibration буюу тохиргоо хийх үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болж гин гэсэн үг. Тэгэхээр энэ 3 литрийн сэрэнжийг бол өдөр болгон авч энэ тагын салгаад за энд шаардлагатай байгаа энэ угсардаг тохиргооны хэсэг байгаа. Тэгэхээр энэ хэсгийг энэ шприцийнхаа хэсэгт угсарна. За тэгээ угсарсны дараа хушивчийнхаа энэ фильтртэй хушивчийнхаа хэсгийг бас угсраад аппаратаас холбоно. За энэ сенсорын хэсгийг энэ нарийнхан хэсэг дээр угсарч бэлтгэх нь байна. За үүний дараа calibration эхлэхийн тулд энэ enter товчон дээрээ дарна. За тэгээд start товчлуураа дараарай. За товчлуур дээр дугарж байгаа энэ дохио дугарсны дараа авах болон шприцээ агаараар дүүргээд за агаараар гаргах хөдөлгөөнийг яаралгүй slow vital capacity хийх журмын дагуу удаан авч гаргаж байгаа үйлдэлүүдийг хийнэ. За энд бол дохио дууртал энэ аппарат бол тохиргоогоо өөрөө мэдэрч биднэрт хариу өгнө. За энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа амьсгал гаргалт дээтэл дээр тийм ээ авалт нь бол дорой байж байгаа хэсгүүд ийм зөрүү нь бол 3-аас бага проценттай байгаа харагдаж байна. Тохиргоо хийгдлээ гэж үзлээ. За эндээс бас энэ enter товчороо дарж гараад ID-ийн хэсэг рүү орж үйлчлүүлэгчээ хэмжлтийн хэсэг рүү орно. Үйлчлүүлэгчийн мэдээллийг хийсний дараа FEC горим дээр хэрхэн ажиллах талаар танилцуулъя. За үүний өмнө бол үйлчлүүлэгчдээ хушивчийн хэсгийг бол заавал сольж угсарна энэ фильтртэй хушуунда. За тэгэхээр энэ багтах яг хушивчийн хүн 100 хэсгийн талаас биш энэ аппараттай угсрах талаас эхэлж энэ хэсгээ заавал нээгээрэй. За энэ аппаратыг минийхүү эндээс нь барина. За бариад хөлөө бүтэн суусно. За бицэх сууж араа. За би яг эхлэх болохоор энийг авчи. За чиний хамрыг чимхүүрээр чимхчин. За тэгээ чи энэ хушивчийн ер нь энэ 3-2 хүртэл заяа. 3-2 хүртэл амандаа хийгээ шүдэрээ зөөлхөн зуугаад амаа сайн жимичэн. Тэгэл амьсгалаа авч гаргаад хамгийн гол хийх гэж байгаа дасгал чинь шүү дээ тий. Биндрээ энэ шүү. Гүнзгий амьсгаа авлаа. Ингэж хийх дасгал шүү заяа. Тэрнээс өмнө 50 амьсгалаа авч гаргахыг бол энэ аппаратн дээр бол бичихгүй. Хоёлаа тэгэхээр заамандаа чи хийгээд үзтээ шүдээр зөөлхөн зоогаад үз. Лавхан хий. За одоо амаа жимч. Энийг лавхан. Ахаа жоохон лавх хийч. Сайн байна. За амрын чимхч. За одоо хоёлаа эхлэнэ. За минийхүү лавхан амандаа 100 да. Лавхан 100. Өчөө лав. Сайн байна. За амнаас авч. Яг болох гэж байна. Чи энийг өшөө жоохон лав 100-аараа заяа. За энэ аппаратын дохио дуурсны дараа би чамайг амандаа хийхээр чи амандаа лавхан 100-аад амаа сайн жимичээд амьсгалаа авч гаргаад 50 авч гаргана шүү дээ. 1-2 удаа би чамайг амьсгалыг чинь 50 авч гаргуулна. Тэр хооронд дундаа амаа жимээсээ хэрэг шүү заяа. Энтлигээ гарыг ер нь бол 50 зүгээр өвөр дээрээ тавьчих болно. За хоёлаа эхлэе. За тэгэхээр энд дохиод уусны дараа минийхүү хийшүү амдаа. За амдаа хич.
лавхан зугаарай. Сайн байна. Амьсгал аваарай. За гаргаарай. Сайн байна. Гаргаад. За ихад нэг авчих. За гаргачих. Сайн байна. Одоо гүнзгий амьсгаа авна. Үлээгээрэй. Өшөө. Ингээ гүнзгий амьсгаа хүчтэй. Үлээ. За гүнзгий амьсгаа аваарай. Сайн байна. Одоо амнаас авчих. Амарч аваарай. Сайн байна. За яг саяхан шиг хийш үү заяа. Гэхдээ төгсгөлийн хэсэг хавьлаа арай дутуу хийж чинь. Ингэж хийн шүү. Тэр хамгийн гол хийх гэж байгаа дасгал нь гүнзгий амьсгаа аваад хурдан дуустал нүлээн. Дуустал нүлээгээд эмчин зогс гэж хэлтэл нүлээ шүү. За тэр нь арай жоохон богинохон болчлоо шүү. За одоо хоёлаа ахаад хийн анхааралтай сонсож байгаа энэ тонх дуурсны дараа хийн. За амдаа ич. Хамраа чимхлээ. Зүсээ. Амслаавлаа. Гаргалаа. Гүнзгий амьсгаа авлаа өгчлөөлээ. Үлээгээд гүнзгий амьсгаа аваарай. Сайн байна. Онц. За хоёлаас нь 3 4 удаа энийг хийх юм шүү. За. Хонхоо дуурсны дараа амдаа шүү. За тэрнээс өмнө амныхаа ойрхон битээ ярээр. За амдаач хамрааж. Сайн байна. Амслаа авлаа. Гаргалаа. Гараад. Гүнзгий амьсгаа авлаа. Хурдан. Үлээгээд гүнзгий амьсгаа аваарай. Сайн байна. Амнаас аваад амарч аваарай. За олсон. За одоо гурс хоолойд хэлэх юм хэрхэн хэрглэж хэмжилт хийх талаар ярив. За тэгэхээр нэгдүгээр тал имээ сэгсрээд энэ тусгаарлагчид ингээ ухсарна. За тэгээ хүүхэдээ зааж өгнө. Амьсгалаа сайн гаргаад энэний дараа амандаа энийг ингээ хийчихнэ. Ингэж. Им чин дээр дарангууд гүнзгий амьсгаа аваад 10 секунд төгчгөн шүү. За энэ чинь ингээд тоолоод хийн шүү. За би чамд энэ шинэ спейсер онгоолгож үзүүлэх гэж байгаа. За. За имээ ингээд ухсарна. Ийм чинь хэлээ сэгсрээд байна. За. За чи амьсгалаа сайн гаргаад гэлээгээд гаргачих. Гаргасан уу? Сайн байна. За амдаа ич. За цоророо. Битээ амьсгал 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 50 амьсгалаарай. Энийг хараа. Ингээд сорготоод энэ дуу гаруй сайн байгаа штэ тий. Хүчтэй сорно. Тэгээд тэр төгжиж байгаа хооронд амаа ангаалгаж болохгүй шүү. За ингээд гэж сорчоод тэгээд төгжсөн амаа жимээс ивэрэ шүү. За амьсгалаа сайн гаргачих. Гэлээгээд. Сайн байна. За соророо. Битээ амьсгал 1 2 3 4 5 6 7 8 9 10 50 амьсгалаарай. За сайн байна. За одоо хоёул ингээд 10 минут хүлээгээд тэрний дараа дахиад уушгийнхаа багтаамжийг үлээн шүү. За гурс хоолойд хэлэх хэмээн сорилын дараа 15 минутын дараа дахин хэмжилтээ хийн. За одоо тэгэхээр хоёулаа төрөөчих шиг энийг баруун гартаа бариад за хөлөө бүтэн соос нэмэх үү. За сайн байна. За тэгээд 50 амьсгал энийг хонх дуурсны дараа хоёулаа эхлэв штэ тий. За амдаа хийгээрэй. Минийх амнаас авч. Энийг амьсгалтаа ойртуулчихвал бас буруу болчихдог. За хүлээж гараа. За хонх дуурсан амдаа илээ амьсгал аваарай, гаргаарай. Гүнзгий амьсгаа авлаа хурд үлээ. Үлээгээд 50 амьсгал авлаа. Боссоо. За хоёул ингэж тий. Цээж дөрвөн гүнзгий амьсгаа авч агаад хурдан дуустал нүлэн тий. Одоо нэг удаа ахаад ич. Сайн хийж байгаа шүү. Энийг амьсгалдаа ойртуулахгүй барьж байгаараа эхлээд хонх дуусны дараа хэл. За амдаа хийрээ 50 амьсгал авлаа, гаргалаа. Гүнзгий амьсгаа авлаа хурдан. Үлээгээд ахаад гүнзгий амьсгаа аваад хурдан үлээ. Үлээгээд басаа. Онц. Сайн болсон. Одоо хоёлаа хэвлэе.
За энд бус олоод хэлэх хэмээн сорилын дараах үзүүлэлт нь зөвхөн процентоор илэрхийлэгдсэн байдлаар бол энэ машин дээр бол хэвлэгдэж гардаг. За тийм болохоор та бүхэн гурс олоод хэлэх хэмээн сорилын дараах бичлэгээ дахин ингээд хэвлэж гаргах хэрэгтэй байгаа. За энэ бичлэгээр бол 1 секундд хүчлэн гарах агаарын хэмжээ түрүүн хийснээс бол 200 мл-ээс их 29%-аар нэмэгдсэн гурс олоод хэлэх хэмээн сорил эерэг гарч байгаа үзүүлэлт харагдаж байна. За гурс олоод хэлэх хэмээн сорилын дараа Генсрийн индекс маань бол 70 байжгаад 8600-ны 70 болоод нэмэгдсэн байна. За 1 секунд дэх хүчлэн гарах агаарын хэмжээ pretest дээр 1 литр 260 байсан бол энтэй сорилын дараа 1 литр 630, зөрүү нь болохоор 370 мл буюу 29%-аар бол энэ хүүхдийнх нэмэгдсэн байна. Тэгэхээр гурс олоод хэлэх хэмээн сорилыг бид 200 мл-ээс их 12%-аас их байвал гурс олоод хэлэх хэмээн сорилыг эерэг гэж үздэг. За мөн 15%-аас энэ FeV1-ийн хэмжээ ихсчих юм бол энэ амьдралын багтаамж 15%-аас ихсэж юу? Эсвэл эзэлхүүний дундаж хурд энд бол MMF-ээр тэмдэглэсэн байна. PF 25-аас 75. Энэ 15%-аас энэ хоёрын айл нэг нь 15%-аас ихссэн байвал гурсан хоолой хэлэх хэмээнийхээ нөлөөг тооцож олно. Тэгэхээр 15-аас 25% хоорондонд FeV1 маань ихссэн бол эмийн нөлөөг бид нар бага зэрэг гэж үзнэ. Энэ хүүхдийн хувьд бол 29%-аар нэмэгдсэн 25-аас 50 хоорондонд байгаа учраас эмийн нөлөө дунд зэрэг байна гэж дүгнж болно.